Жижиг компани болон тухайн хамаар бүхий аж ахуйн нэгжгээд нийтдээ 11 объектэд шалгалтын ажлыг явуулаад нийт 940 гаруй объект санхүүгийн байранд их хэмжээний мөнгө хураа авсан шалгалтын ажил бас үргэлжлээд хийгдээ. Банк ингээл нөөд те ингэчлээ, ачтагт элбэгд орж та хамаатай ачтагт ингээд эрдэм төлбөрийн 34% өгөөгүй ч гэдэг юм нэг юм яваад хангууд одоо тэнд бас үйлдвэрлэл эрхэлж байгаа жирийн нэг ажилтнууд ч гэсэн хүндрэлтэй байдаг. Зөвхөн энэ овоолгыг нь одоо авч ашиглаад тэндээс катодын цэвэр зэс ялгаж авахд 10 жилд 600 гаруй сая доллар болж шин. Энд чинь нэг гэр бүл нэг элбэгд орж нэг цагаан хоёр бүр идэхэд бол хахаж өгөхээр их юм байхгүй. Баялагын хулгайч 2009 онд болсон ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвсэн цахиагийн элбэгдөрж эд баялагтаа эзэн суух эрхийг ард түмэндээ олгох нь миний эрхэм зорилго юм а хэмээн зарлан тунхаглаж байлаа. Нийгэм шудраг ёс тогтоох эд баялгаа эзэмших эрхийг ард түмэндээ өгөх. Энэ бол миний гол зорилго юм а. Энэхүү сонгуульд цахиагийн элбэгдөрж ялд байгуулж Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд тэрээр тангараг өргөж бүрийн эрх нь ихэлсэн яг тэр өдрөө өөрийнхөө эрдэс баялагын асуудал эрхэлсэн зөвлөхөөр Понцгийн цагааныг томьсон явдал нь санамсаргүй зүйл байсангүй. Энэхүү томилгоо нь гэхдээ эд баялагтаа эзэн Монголыг бий болгоно гэсэн түүний амлалттай ямар ч хамааралтай байсангүй. Харин Эрдэнэ төгөлдрийн овоолгуудад эзэн суух гэсэн түүний алсын хараатай ажлынх нь эхлэл байсан юм гэж хинч санах билээ. Тэр Эрдэнэтийн овоолго чинь зүгээр нэг хүнд олдохгүй. Тэгэхдээ хэнд олдож байгаа? Ерөнхийлөгчийн зөвлөх байсан цагаанд олдож байгаа байхгүй. Тэгэхээр чамд тэнд явж байгаа бүдэрэгч гэдэг сэтгүүлж очиод тэрнийг авъя хөдөөх үү? Өөхгүй юу донгосож байгаа. За элбэгдөржин эрдэс баялагын асуудал эрхэлсэн зөвлөх Понцгийн цагаан Эрдэнэ төгөлдрийн 12 овоолго дотроос хамгийн өндөр дэсийн агуулмжтай 2 дугаар овоолгыг л анханасаа авахар төлөвлөж зориулсан байх бөгөөд тэрээр Эрдэнэ төгөлдрийн зөвлөлийн 43, 44, 45 дугаар хурлыг зарлан хуралдуулж энэ 2 дугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулаа. Туршилтын үйлдвэр бариа, техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаа хэмээн тухайн үеийн Эрдэнэ төгөлдрийн захирлыг удаа дараа шахсан байгаа юм. Эрдэнэ төгөлдрийн овоолгыг түшиглэж одоо тэр ачаатыг төгөлдрийг тэр зэс ялгадаг үйлдвэрийг барих ажил 2010 онд эхэлсэн байдгаа, 11 онд эхэлсэн байдгаа. Тухайн үед та Монгол улсын тэргуун шадар сайдын албыг хашижсэн тий. Энэ үедээ ер нь засгийн газрын төвшөндөө яг ийм үйлдвэр баригдах чаана шүү гэдэг мэдээлэл ер нь харагдчихсэн үү? Юу ч яригдаг үү? Юу ч энэ аа шүү дээ. Ер нь ийм юм байдаг шүү дээ. Бидний үед бол энэ одоо ч гэсэн тийм байна. Энэ засгийн газар дээр шийддэг байхгүй. Одоо өөрөө ингэж баахан цаас цуглуулсан байгаа шүү дээ. Наад цаасан дээр чинь засгийн газрын оролцсон ерөөс байхгүй. Эрдэнэ төгөлдрийн 2 дугаар овоолгыг эдийн засгийн эргэлтэнд оруулж байна гэдэг нэрийн дор хувьдаа авах ажилд нь Монгол улсын ерөнхийлөгч цахиагийн элбэгдөрж түүний эрдэс баялагын асуудал эрхэлсэн зөвлөх Понцгийн цагаан тухайн үед эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж исэн даш доржийн зоригт нар хамтарч оролцсон байх бөгөөд энэ гурав нийлж Эрдэнэ төгөлдрийн захирал гам зэргийг шахсаар байгаад арга буюу ачид хэт компанитай энэхүү гэрээг хэлгүүлж чадсан байдаг. Эрдэнэ төгөлдөр 60 жилийн хугацаанд үндсэн ордоо ашиглаад тийм ээ технологи таарахгүй овоолгуудаа бас гаргадаг. Дээр нь баяжуулсан, угаацсан, ашигласан овоолгуудаа гаргадаг. Ингээд үндсэндээ энэ 60 жилийн хугацаанд 12 овоолго үссэн байна. Тэгээд тэр овоолгууд бол одоо засгийн хөдрийн тодорхой агуулмжтай харилцан адилгүй юм овоолгууд байгаа. За 2010 онд Эрдэнэ төгөлдөр бол өөрийн нөгөө технологийн дагуу тэрийг ашиглах
болцоогүй. Тийм учраас одоо хувийн хвшилтэй хамтраад энэ овоолгуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах юм ажлыг бол одоо цоон байгуулсан. Аз болоход тухайн үед Эрдэнэ төлөвлөрийн захирлаар ажиллаж байсан Ган Зориг нь тийм шазруун шудраг хүн байж таарсан бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудад зэсийн хамгийн өндөр агуулмжтай 2 дугаар овоолгоо зүгээр л май гэд өгчихсөнгүй. За Ган Зориг захирал 2010 оны 9-р сарын 3-ны өдөр ачид ихт компанитай Эрдэнэтийн овоолгыг ашиглан зэс боловсруулах үйлдвэр барих. За хамтын ажиллагаа хөрөнгө оруулалтын энэхүү гэрээг үзүүлэхдээ Эрдэнэ төвлөрөлт өөрөөр хэлбэл Монголын ард түмэндээ маш их өгөөжтэй хэд хэдэн чухал заалтуудыг шигтгэж өгсөн байдаг. За гэрээний 2-ын 3-т катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэрийг барихад шаардлагатай 5-аас 6 сая ам долларын хөрөнгө оруулалтыг ачид ихт компани дангаараа бүрэн хариуцна. Гэрээний 2-ын 4-т гэрээнд талууд гарын үсгээ зурснаас хойш 18-аас 24 сарын дотор зэс боловсруулах үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан байна. Гэрээний 5-ын 1-т Эрдэнэ төгөлдөр зэсийн хөдөр бүхий овоолгоороо хөрөнгө оруулж байгаа тул ачид ихт компанийн хувьцааны 34%-ийг Эрдэнэ төгөлдөр эзэмшнэ гэдэг маш цохол заалтыг шигтгэж өгсөн байдаг. Ган Зоригийг Эрдэнэтийн захирал байхад анхын эхэлсэн байлээ. Тэгвэл юу хийнэ гэж эхэлсэн гэхлээр энэ овоолгон дээр нэг үйлдвэр барьчих. Тэгвэл бага чадaltaй байхгүй. Чадал нь хамаагүй бага. 50,000 тонноос. Тий, одоо энэ Эрдэмийн жирхүү жижиг юм. 2500 тонтой байгаа. Тэн дээр бол миний харахад бол ингээд цаасын үзэжсэн юм авдаг. Ган Зоригт бол нэг буруу байхгүй. 10 онд хийхдээ ачид ихт компани Эрдэнэт 2 бол 34%-ийг Эрдэнэт эзэмшээд овоолгоор хөрөнгө оруулалт хийгээд тэгээд тухайн одоо хамтарсан компанийн хувьд бол 34%-тай ашигын марж аваад явах. Ийм л гэрээ хэлсэл хийгдээд энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд өнөөдрийг ирсэн ийм л юм байна. Эрдэнэ төлөвлөрийн 2 дугаар овоолгод эзэн сууж тухайн овоолгыг түшиглэн зэс ялгах үйлдвэр барих одоо гэрээг байгуулсан ачид ихт компанийн хувьцааны 50%-ийг тухайн үед Понцгийн цагааны эхнэр болох Даян Доржийн Эрдэнэ цэцэг, үлдэгдэл 50%-ийг нь Ховд аймгийн Дарив сумын уугуул, Элбэг Дорж ерөнхийлөгчтэй ойр дотны харилцаатай Ванчин цэрэнгийн самб нар хамтран эзэмшиж байжээ. Хуулийн дээгүүр. Би 1994-5 оноос Эрдэмийн үйлдвэрийг анх байгуулагч тэнд анхны ажилд болж орж анхны дөрөв мастерыг нэгүүлж тэгээ гидрометаллургийн технологи одоо энэ дүүлэн дараад байгаа ачид ихтэй технологиор катодын цэвэр зэс үйлдвэрлэдэг үйлдвэрийн технологид суралцсан юм аа. Тэгээд Эрдэмэд тэр чигээр 16 жил ажиллаад 2010 оны 9 сард Батуч Бямба гэдэг хоёр хүн манай Эрдэмэн дээр анх ирж ийм үйлдвэр танах шиг ийм үйлдвэр барих гэж байгаа. Барьж өгөх нь хэрэгтэй гэж манай Баатар захиралтай уулзаа. Баатар захирал улмаар надтай уулзсан юм байна. Тэгээ Баатар захирал за нэгэнт ийм үйлдвэр барих гэж байгаа юм байна. Тэгэхээр гайгүй шууд энэ үйлдвэрийг аваа явуучих тийм боловсон хүч хэрэгтэй гэж байна. Тэгэхээр чамааг л санал болголоо чи уулзаараа гэдэг. Тэгээд тэгж хэлснийхэн дагуу би тэр Батуч Бямба нартай уулзсан. За бид Эрдэнэ төгөлдрийн 2 дугаар овоолгыг түшиглэн гидрометаллургийн үйлдвэр барихаар болчлоо. За тэрхүү гэрээ нь энэ байна. Бидэнд зэс одоо боловсруулдаг үйлдвэрийг барьж өгөөч хэмээн цэвж жав инженер дээр явж очсон Чанган Бямба нь Эрдэнэ төлөвлөрийн хөдөлмөр аюулгүй байдлын хэлтсийн дараагаар ажиллаж байсан хүн бөгөөд тухайн үед өөрийгөө ачид ихт төслийн удирдагч хэмээн танилцуулж байж харин түүнтэй хамт очсон ачид ихт компани захирал хэмээн өөрийгөө танилцуулсан Батуч бол Понцгийн цагааны төрсөндөө мөн билээ. 2010 оны 12 сарын 1-ээс намайг ажилд томилсон. Тэгвэл 11 томилоогүй байхдаа нөгөө Улаанбаатартуудад голомт байсан. Голомтын захирал байсан Баясгал нь тэгээ ерөнхийлөгчийн хамгын газрын Элбэг Доржийн нөгөө ерөнхийлөгчийн хамгын газрын дарга байсан Цагаан нартай
уулзуулж ирсэн. За ийм хүнээр үйлдвэр бариулах гэж байна. Одоо тэгээд бид цаашаа гинтэл явна. Ийм туршлагатай ийм боловсон гэж нь боллоо, бид нэр одоо шууд үйлдвэрээ барья. Туршилтын үйлдвэр бол хэрэггүй гэж байна гэдэг юм ярьсан. За тэг болно. Тэгээд баясгалан захирал бол ажлаа сайгүй, бид нар бол санхүү жилтээр хангана. Маш хурдтай барих хэвээр. Ер нь бол 2 жилийн дотор босох хэвээр шүү гэдэг юм гэсэн. За тэр хүмүүстэй уулзалт хийсний дараа би Батбаячд хэлжсэн. Энэ одоо тэгээд тэзүү мэзүү байхгүй. Яаж хийх вэ? Ийм хурдтай хугацаанд. Техник эдийн засгийн нэмэлт хийхэд чинь ер нь баг 2 жил орно шүү дээ, зөвхөн цаасны ажилд. Тэгэхээр энэ талд үйлдвэр барихын тулд бид яах ёстой? Техник эдийн засгийн нэмэлт байх ёстой. Тэгээ газар байх ёстой энэ ашиг гэдэг юм байна. Өөр байгаль орчны наривчлсан үнэлгээ ингээд техник эдийн засгийн нэмэлтлээд байгаа бүх юмнуудаа хийсэн байх ёстой. Бид нэр 2 жилийн хугацаанд яг ч багтахгүй юм шиг байна. Тэр үед бол тэр манай удирдлагууд бол тэр чамд хамаах. Чи ажиллаад хүртэх. Үйлдвэрийг маш хурдтай эхлэв. Тээзүү байхгүй, зураг төсөл байхгүй, байгаль орчны үнэлгээ байхгүй, ер нь мөнгнөөс өөр юу ч байхгүй тэрхүү үйлдвэрийг улсын тусгай хамгаалттай онцгой объектын хамгаалтын бүс дотор барих хүндхэн үүргийг цэвж инженер аваад тэр даруйл ажилдаан оржээ. За ингээд эдгээр чинь 11 онд газар шорооныхаа ажлыг эхэлсэн. Батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгээр ажиллаа эхлүүлдэг. Үн чинь даам гарцал байдаг байхгүй. Яг одоо ингээ харахад бол ерөөсөө л элбэгд орж. Тэр ерөнхийлөгчийн хамгийн газрын дараа цагаана. Энэ хүмүүс бол бэртэй юм лээ. Би тэр үйлдвэрийн талбай дээр 2 жил зогсож газар шорооны ажлаас нь эхлээ бүх ажлыг удирдах явж байхад бол мэрэгжлийн хяналтаас нэг ч хүн ирж үзэж байгаагүй. Энэ бүр тийм зүгээр тусгай үйлдвэр байсан. Би тэгээд за үйлдвэрийг ингэж барьдаг бол үнэхээр гоё юм байна. Бид нар хамгийн гол нь стандартаар барьж хийвэл тэгэл болох юм байна л гэдэг ойлголттой байсан. Одоо ачид ихт компани нөгөө хөврийн хөгжлийн агуулах, химийн эргэнтийн агуулах гэхгүй барих газар болтохгүй төмөр замтай газар барьмаар байдаг. Тэгээд хурдан бариач газраа хурдан сонгооч гэдэг л ийм шаардлага гэдэг. Тэгээд би ер нь бол хуулиараа Эрдэнэ үйлдвэрийн тэр тесрэг дэлбэрхийн агуулгын 2 км-ийн тойрогт бол юм баригдах ёсгүй байхгүй. Гэтэл яг тэрний хажууд л яг болон төмөр замтай боломж юм байдаг. Энд л баримаар байна гэсэн чинь тэр дуран шийдэт өгчихсэн. Хуулиараа бол тэгэх ямар ч боломж. Хуулиар бол тэгэх ямар ч боломж yok. Энгийн хүмүүст бол тэр бол ямар ч боломж хаалт. Бараг тэрний тойрогт малчдагч буулгадгүй шүү дээ. За цэвж ав инженер ачид ихт үйлдвэрийн барилгын бүтээн байгуулалтын ажлыг бол маш хурдан гүйцэтгсэн. За тэрээр 2013 оны 1-р сар гэхэд бол ерөөсөө үйлдвэрийн барилгын ажлыг бүрэн дуусгачихсан, доторх тоног хөрөмжийг нь захиалчихсан байж. За гэтэл яг энэ үед Эрдэнэт үйлдвэрийг маш амжилттайгаар удирдах байсан ганц зөрөг захирал гинтэл эрүүл мэндийн шалтгаанаар гэдэг ганцхан шалтгаан бичээд өргөдлөө өгөөд ажилласаа явуулчихсан тэр. За Эрдэнэт үйлдвэрийн захирал ганц зөрөг гинт ажилласаа чөлөөлөгдсөн нь дараах шалтгаантай байсан юм байна. Тэгэхээр 12 онд намайг ерөнхий сайд болоход элбэг юу хэлжсэн хэлбэ өмнө ярьжсэн шинэ юм биш шүү дээ. За алтууйга чи бусад ажиллаа хий би Эрдэнэт үйлдвэрийг хариуцснаа гэсэн. Би тэгээд аазаал гэсэн. Тэгэл удалгүй 13 он гарахад даваа цэрэн гэдэг хүнийг ганц зөргийг солиод Эрдэнэтийн захирлаар томилуулсан. Томилуулсан гэдэг нь мэдээж элбэг томилж байгаа үстэй. Тэгэл нөгөө дөрмийнхээ хувьд бол төлөөллийн удирдах зүйл нь томилсон болж харагдаж байгаа байхгүй. Ерөнхийлөгч элбэг дөржин дэмжлэгээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар гинтл томилогдож ирсэн даваа цэрэн одоо албан тушаалаар томилогдсоноос хойш 5 сарын дараа ачид ихт компанийн гүйцэтгэх захирал Пунцгийн Батбаячтай өөрөөр хэлбэл цагааны төрсөн дүүтэй 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ гихчийг үзэглэх болно. За энэхүү гэрээ нь Эрдэнэт үйлдвэрт үлэмж хохиролтой харин элбэг дөрж цагаан нарт бол үнэлэхүй ашигтай тим гэрээ байсан гэдгийг одоо та бүхэнд үзүүлье. За хамгийн анх ачид ихт компани 2010 онд Эрдэнэт үйлдвэрийн захирал ганц зөрөгтэй гэрээг хийхдээ
2010 оны гэрээн дээр бол архитект компани одоо 100% хөрөнгө оруулалтыг хийгээд одоо бүх одоо эдийн засгийн эрсдэл юмнуудаа гаргаад энэ үйлдвэрийг байгуулад туршиж үзнэ гэсэн заалт бүхий гэрээг үзэж байсан. За гэтэл энэхүү гэрээнд даваа цэрэн захирал ямар хорлонтой Эрдэнэт үйлдвэрт ямар хохиролтой заалтыг оруулж өгсөн бэ гэхээр гэрээний 2-ын 6-ад нь за төслийн нийт хөрөнгө оруулалтыг нөхөж дуусны дараа хувьцаа эзэмшигчдэд дүрм заасны дагуу ноогдлаа шиг хуваарлахаар талууд харилцан тохиролцоогоо зааж гисэн. За өөрөөр хэлбэл нөгөө архитект компани үйлдвэрийг барихад шаардлагатай 60 сая долларыг одоо борлуулалт хийгээд төлж дуусах хүртэл нь Эрдэнэт үйлдвэр ямар ч ноогдлоо шиг хүртэхгүй. Өөрөөр хэлбэл өөрт ногдох 34% ашгийг авахгүй хэмээн баталчихсан байх юм. За хамгийн сүүлийн ноцтой заалт нь юу вэ гэхээр гэрээний 7-гийн 11-т нь за Эрдэнэт үйлдвэр архитект компанид өөрийнхөө зэсийн хөтөр бүхий овоолгоо үнгүй өгөхөөс гадна ус, уур, цахилгаанаар хангана. Дээрээс нэмээд Эрдэнэт үйлдвэрийн газар болон бүр Орхон аймгийн элбэр газраас архитект компанид одоо олоход нь дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэг заалтыг мөн оруулж өгсөн байдаг. Элбүтэрж ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт үйлдвэрийн захирал болсон даваа цэрэн нь одоо эзэндээ ийм их үр өгөөж өгөх гэрээг байгуулснаас гадна яг энэхүү гэрээг баталсан өдөртөө одоо Эрдэнэт үйлдвэрийн эдлвэрийн газараас архитект компанид одоо газрыг хязгаарлалтанд эрхтэйгээр ашиглах гэрээг их чиг мөн үзүүлж газрыг олгосон байдаг. Бүр 116 гектар газрыг. Ийм байж болохгүй, хуулийнхаа хувьд юусэн болохгүй байхгүй. Энэ чинь Эрдэнэтийн өмч гэдэг чинь төрийн өмч. Тэгэхээр энэ бол нийтийн баялаг байхгүй. Хууль зөрчиж, хуу хамна. За Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэгдэрж түүний тамгын газрын дарга Пунцгийн цагаан нарын хамтран эзэмшдэг архитект компанийн Гидрометалл ургийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2014 оны 7 дугаар сард дуусч за туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн байдаг. За Эрдэнэт үйлдвэрийн 2 дугаар овоолгод түшиглэн босгосон Гидрометалл ургийн архитект үйлдвэр зөвхөн туршилтын 3 сарын хугацаанд гэхэд 1402 тонн 200 кг катодын цэвэр зэсийг үйлдвэрлэж 16 тэрбум 816 сая 800 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг хийсэн багтан амжилтыг үзүүлэх нь тэрэ. За Европын хамгийн сүүлийн үеийн одоо технологиор тоноглогдсон архитект үйлдвэр одоо Эрдэнэтийн 2 дугаар овоолгоос катодын цэвэр зэсийг одоо маш амжилттай үйлдвэрлэж байгаа нь хинээч нүдэнд маш тодорхой харагдаж байсан. За гэтэл яг энэ үед нь одоо Эрдэнэт үйлдвэрийн захирал даваа цэрэнгийн тушаалаар байгуулагдсан хамтарсан ажлын хэсгийнх нь шалгахаар очно. За тэд нар юу шалгаж очиж байгаа юм бэ гэхээр 2010 онд барьсан одоо үйлдвэр архи тухай байгуулсан гэрээний хэрэгжилт ямар хөө байгаа юм. Архитект компани техник эдийн засгийн үндэслэл нь юу ямар хөө юм бэ? Түүнд нь үнэлт төгөлт өгөө гэж очсон юм байлээ. За та бүхэн дөнгөж сая архитект компанийн одоо Гидрометалл ургийн үйлдвэрийн гадна болон дотоод орчинд ямар хөө байдгийг гэдгийг харлаа. Ийм л гайхалтай өдөр бууланд баригдсан. За гэтэл нөгөө компанийн үйл ажиллагааг нөгөө үйлдвэрийн үйл ажиллагааг шалгасан Эрдэнэт үйлдвэрийн захирлын үйлдвэрлэлд эрхэлсэн орлогч Даваа Симбу гэдэг хүн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр чухам ямар дүгнэлт гаргасан гэж тус үйлдвэрт ямар үнэлэлт дүгнэлт өгсөн гэж
ачид нэгт компанийн техник эдийн засгийн үндэслэлд технологийн болон байгаль орчны эрсдлийг үндэслэл муутай тооцоолоо хийсэн байгаа тул энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд Эрдэнэ төгөлбөр компани хувь эзэмшиж оролцох шаардлагагүй. Одоо ачид нэгт компани тээзүүн үндэслэл муутай хийгдсэн эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөлж дүгнэж байна гэсэн дүгнэлтийг өгсөн байдаг. Гэхдээ нэг туршилтын хугацаанд л 1402 тонн одоо катодын тэрвэрлээс боловсруулж үйлдвэрлээд 16 тэрбумын одоо борлуулалт хийчихсэн байгаа үйлдвэрийг ингэж муухайгаар дүгнсэн байдаг. Нэрэн 2015 онд тэр даваа цэргийн комиссийн ажил хэсгийнхэн гараад энэ ачид нэгт үйлдвэрийн 34%-ийг эзэмших юм бол Эрдэнэ төгөлбөрт маш их эрсдэлтэй гэж дүгнэлт гаргасан гэж хэлсэн гарсан байдаг. Тэгэхээр үнэхээр тийм эрсдэл байсан юм уу? Та одоо тухайн үйлдвэр болж инженер их хэлж чинь. Яг тухайн үед бол ийм байна. Би одоо тэр хүмүүс яг юу харж эрсдэл гэж харсныг би мэдэхгүй байна. За миний тооцоогоор бол тухайн үед зэгсийн ханш нэг 6000 хавцаа байсан. $6000. А тэгэхэд яг бодитоор тухайн үед би тооцоход бол за нэг $1300 нэг тонн зэс үйлдвэрлэж байсан. За тэгтэл нэг гайхалтай зүйл болсон. Нөгөө даваа цэргийн захирлын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнх нь нөгөө ачид нэгт компани тээзүүд нь очиод шалгалт хийгээд үнэл төгөлт өгөөд энэ бол одоо хамгийн муу төсөл байна, ашиггүй төсөл байна гэд дүгнэлтээ гаргачихсан чинь нөгөө ачид нэгт компанийн тээзүүд бүр огт байхгүй болж таарсан. Яагаад вэ гэдгээр нөгөө тээзүүд бүр батлагдаачгүй байсан. Энэ хуурамч энэ ачид дүгнэлтийг гаргаснаас бүр 22 хоногийн дараа л нөгөө техник эдийн засгийн үндэслэл нь албан ёсоор ашиг насууд газрын досны газрын захирлын тушаалаар батлагдсан байдгийн билээ. Хамгийн сонирхолтой үйлдвэр нээлттэй хийгээд 2014 оны 10 сард нээлттэй хийгээд нээлттэй хийснийхэн дараа тэнцвэн батлагдаад тэр ашигт мултплахаас сүлээл авч байгаа шүү дээ. Нэг ийм л юм бол. За ингээд Эрдэнэ төгөлбөрийн одоо маш олон салбарын захирлууд, орлого захирлын шалгалтанд бүдрээд онц муу гэсэн үнэлгээ авсан ачид нэгт төгөлбөр маань 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу одоо нэг онц муу гэсэн үнэлгээ авснаас яг 4 хоногийн дараа нээлттэй хийсэн. За тэр нээлтэнд урагдж очсон даваа цэргийн захирал энэхүү дүгнэлтээс маш их эцсийн юм шиг байгаа юм. Тэрээр одоо уг нээлтийн үеэр ачид нэгт компанийн техник технологи одоо давуу талуудын талаар огч дуураагүй бөгөөд нэг л тийм буруу царайтай одоо ярилцлага өгж байгааг та бүхэн бас хараад аваарай. Үйлдвэрийг байгуулснараа 200 гаруйд ажлын байр бий боллоо. За ачид нэгт компанийн гидрометалл ургийн үйлдвэр за албан ёсны нээлттэй хийснээс хойш дахиад 3 сар одоо үйл ажиллагаагаа явуулахад л 2014 оны жилийн эцсийн тайлангаар 4407 тонн катодын зис үйлдвэрлэж 28,703,857 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 53 тэрбум 560 сая 505,479 төгрөгийн борлуулалт хийсэн мөртлөө Монгол улсад аж ахуйн нэгжийн орлогын албан татварт ердөө 35 сая 800 мянган төгрөг. Амнаатын төлбөрт 1.6 тэрбум төгрөгийн татварыг л төлсөн байдаг. За тус үйлдвэр одоо Эрдэнэ төгөлбөрт ноогдох 34% чинь ашиг шүү, ноогдол шүү хэмээн бүр нэг төгрөгийг өгөөгүй байсан. Тэгээд яг хүний хэрэгцээ хязгаартай л тийм ээ. Нэг гэр бүлийн хязгаартай. Арт түмний хүч хөрөнгөөр $500 сая босгоцсон тэр овоолгыг бол тэр 34%-тэй ноогдох хэмээн ашигын өгд юм уу? Эсвэл одоо тэр амнаатын $10 бацаад өгдөг юм уу? Өчигдөр шудраг байх хэрэгтэй шүү дээ. Тийм үстэй. За гэтэл нөгөө даваа цэргийн захирал чинь яасан бэ гэхээр миний томьёож явуулсан ажлын хэсгийнхэн одоо ачид нэгт үйлдвэрийг маш ашиггүй гэж хэлээд байна. Тиймээс гэрээгээ шинждэе гэж хэлээд ачид нэгт компани гүйцэтгэх захирал буюу одоо нөгөө Пунтгийн цагааны чи их нэртэй 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр энэхүү гэрээг байгуулсан. За энэ нь Эрдэнэ төгөлбөрт бүх чих хор хорхолтой гэрээ байх болно. 2015 оны 6 сарын 26-ны өдрийн нэг гэрээ байдаг. Энэ гэрээнд 34%-ийг өөрчлөөд 2% хүртэлх роялти гэдэг ийм заалт орж ирсэн. Маш одоо инженеэр бодоход 34% ашиг аваад явах хэрэгтэй байсан юмыг 2% хүртэлгээд тэгээ үндсэндээ
15 онд 0.5%, 2016 онд 1%, 2017 онд 1.5% одоо роялти төлөхөөр ингээд заагаад ингээд ирсэн байна. Тэгэхээр нөгөө хоёр хувьдаа ч одоо хүрдгүй нэг ийм л зүйл ирсэн. Ашиглаж болно. Үйлдвэр байгуулж болно, ашиглаж болно. Гэтэл 34% төлөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 34%-ийн алга болгосон нь бол энэ хамгийн том өөр Ард иргэдийн маш их боломжийг хулгайлж байна. Энэ элбэгдэр цагаанаар бол яг үнийг хэлэхэд маш их хулгаалсан байна. Ганцхан гэр бүл ингэж их хулгай хийн гэж би ерөөс төсөөлж байгааг. Даваа цэрэн дарагт яг ийм ирэх байсан уу? Яг нэг 34-өөс татгалзах тийм ирэх. Хууль орноос ирэх хууль ч юм уу дөрмөнд ч юм уу байх уу? За энэ бол яг цэвэр одоо үйлдвэрийн захирлын эрх мэдлийн хэмжээний асуудал бол биш гэж би бол хувьдаа ойлгож байгаа. Тэгэхэд Эрдэнэт үйлдвэр 34% авч ирсэн бол 26 сая доллар жилд зүгээр авах нь шүү дээ. Уг нь бол жилд. Чи тэр 10 жил ажилласан үйлдвэр шүү дээ. Тэгээ 260 сая доллар зүгээр л ингээд бэлгэлцсэн л байгаа байхгүй. Цагааны элбэгдэрч хоёр шүү дээ. Энэ арай л зохисгүй болж байгаа юм. зөвхөн энэ овоолгыг нь одоо авч ашиглаад тэндээс катодын цэвэрлээс ялгаж авахд 10 жилд 600 гаруй сая доллар болж шин. Энд чинь нэг гэр бүл, нэг элбэгдэрч, нэг цагаан хоёр бүр идэхэд бол хахаж өгөхээр их юм байхгүй. За тэгэхээр элбэгдэржийн дэмжлэгтэйгээр томилогдсон даваа цэрэн захирал чинь эзэндээ ийм аимшигтай үнэж харин Эрдэнэт үйлдвэр болон ард түмэнд тийм аимшигтай хохиролтой гэрээг л байгуулцгаад явсан байгаа юм аа. Ачид ихц компани 2014 онд нээлттэй хийснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 618 сая 559,090 доллар буюу 1,80,640 тэрбум 390 сая 781,574 төгрөгийн борлуулалтын орлогыг хийсэн. За тэгэхээр Монголын баялагын хулгайч нар ийм их борлуулалтыг хийдэг, ийм нүсэр том төслийг л хулгайлдаг одоо цоширдсан баримтыг та бүхэн дөнгөж сая харцгаалаа. Ачид ихт компани 2015 онд 113 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийсэн атлаа амнаатын төлбөрийг огт төлөөгүй. За 2016 онд 141 тэрбумын борлуулалтын орлогыг хийжээд мөн л амнаатын төлбөрийг төлөөгүй баримтыг та бүхэн яг одоо харж байна. За Монголын ард түмний баялагт эзэн сууж хагартлаа баяжиж буй мөртлөө улсад төлөх ёстой зүй ёсны татвараас төлждөггүй эдгээр хүмүүсийн хууль бус үйлдлийн мөрөөр эрүүгийн цагдаагийн газрын албаны эдийн засгийн гэмт хэрэг тэмцэх албаныхан орсон байгаанаас цаашаалдаг хэрэг юм аа. За ачид их гээд нэр аж ахуйн нэгжүүдтэй холбоотой Эрдэнэт үйлдвэр төрийн өмчт үйлдвэрийн газрын одоо хөдрийн ил урхаас агуулгад холбоорлолт явуулан их хэмжээний ашиглаж татвар төлөхөөс зайлсхийж мөнгө угаасан байж болзошгүй гэх үндслээр цагдаагийн байгууллагаас 4 сарын 12-ны өдөр мөнгө шалгалтыг хийсэн байгаа. Тухайн ачид их компани болон тухайн хамаарал бүхий аж ахуйн нэгжгээд нийтдээ 11 объектэд шалгалтын ажлыг явуулаад нийт 940 гаруй бот санхүүгийн баримт мөн их хэмжээний мөнгө хураа авсан шалгалтын ажлаа бас үргэлжлээд хийгдэв. Юм болвол цаг хугацааны л асуудал юм байна. Ер нь үнэн мөн яллах ёстой л гэж би боддог. Их удаан юм байлаа. Дарагчаад гэхдээ үнэн мөн ялнаа. За бид бүхэн буруутан шүүмжлэгдэж буй ачид ихт компанийн үйлдвэр дээр бүр бичлэн очиод хариу тайлбар авах гэсэн чинь за бидэнд дараах зүйлийг хэлсэн. За нууц материалууд эрен сурвалж нэвтрүүлгийн баг одоо Орхон аймагт байрлах ачид ихт үйлдвэрийн гадаа ирээд байна. За бид бүхэн энэхүү нэвтрүүлэлт дурласан асуудлаар хариу тайлбар авахаар одоо Батбол захирлаа уулзгаар ирсэн боловч тэрээр ээлжийн амралтай байгаа гэдэг хариу өгч байна. За мөн бид бүхэн ачид ихт компанийн хэвлэлийн албаар нь дамжуулаад за танай компани хувьцаа эзэмшигч цагаантай одоо холбогдмоор байна. Одоо Эрдэнэт цэцэгтэй уулзмаар байна. За түүний хүү мөнх төвшин охин номон дээр нартайнаас удам уулзмаар байна гэдэг хүсэлтэй бол тавьсан. За тэгэхэд бол энэ хүүхдүүд нь бол компани үйл ажиллагаанд бол огт оролцдоггүй. За цагаан захирал маань бол өвдөд гадагшаага явчихсан байгаа. Эхнэр нь түүнийг одоо ацархаараас дагаад явчихсан байгаа гэдэг зүйлийг хэлээд бидэнд хариу тайлбарыг өгсөнгүй. За энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн Монгол улсынхаа сайн сайхны төлөө Монгол улсад үргэлжлэн шудраг бус явдлыг эсрэхин төлөө хийсэн гэдгээ эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе.
нууц материалууд нэвтрүүлгийг үргэлж дэмждэг Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа. Энэхүү нэвтрүүлгийг бид бүхэн хөдөлсөшгүй нотлох байранд суурилан хийсэн гэдгээ эцэст нь хариуцлагатайгаар мэдэгдэе.